Прокурорын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43-ийн 4 дахь хэсэгт Улсын ерхий прокурорын газрын дэргэд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, прокурорыг мэргэшүүлэх сургалт судалгааны нэгж байна гэж заасны дагуу Улсын ерхий прокурорын 2022 оны А48 дугаар тушаалаар Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнг шинжилэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хүрээлэн 1973 онд анх байгуулагдсан бөгөөд гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэн сургалтын төв зэрэг нэртэй байжээ. Тус хүрээлэн сургалтыг зохион байгуулахдаа прокурорын сургалт, прокурорын туслах ажилтны сургалт, захиргааны албаны ажилтны сургалт, зэрэг сургалтуудад ангилан төрөлжүүлэн сургалтыг зохион байгуулдаг. За энэ нь бол прокурор ажилтны эрэлт хэрэгцээнд тааруулж судалгаатай энэ сургалтуудыг зохион байгуулдаг гэж ойлгож болно. За эдгээр сургалтуудыг зохион байгуулахдаа дотоодын нөөц уулзааг ашиглахаас гадна гадаадын байгууллага, ижил төстэй байгууллагууд, эрдэмтэн судлаач, прокурортой хамтран ажиллаж сургалтуудыг зохион байгуулж байна. За 2025 он гарснаас хойш бол холбооны бүгд найрамдах Герман улсын хаан соёлын сангийн Монгол төлөөлөгчийн газартай хамтарч цахим гэмт хэрэг шалгаж шийдвэрлэх сэдв сургалтыг зохион байгуулсан байгаа. За гадаадын байгууллагатай хамтарсан нэг онцлог ажил бол энэ Азийн сантай хамтран залуу прокурорыг чадахжуулах энэ менторшип хөтөлбөрийг боловсруулж 2022-23 онуудад сургалтыг зохион байгуулсан байгаа. За тус сургалтыг уламжлалт болгон зохион байгуулж мөн 2025 онд зохион байгуулахаар бэлтгэл ажиллаа хийгээд явж байна. Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн нь Азийн сан, Азийн хөгжлийн банк, олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, КОИКА олон улсын байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, Amnesty International, Ханс зайдлын сангийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар, Францын магистрантын үндэсний сургууль зэрэг 20 орчим байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн дотоод хэргийн их сургуультай хамтран хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачдыг оролцуулан захимд гэмт хэргийн криминологийн чиг хандлах сэдвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж захим хэрэгсэл ашиглан үлдэж буй гэмт хэргийн эрүүгийн эрх зүй, төлөв байдал, урьдчилан сэргийлэх арга зүйг тодорхойлж эрдэмтэн судлаачдын шинжлэх ухаанч санал дүгнэлтийг сонсож зөвлөмж гаргасан байна. Улсын ерхий прокурорын газрын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг чиг үүрэг бол прокурорын байгууллагад оюутан дадлагжих үйл ажиллагааг зохион байгуулах ажил юм. За тус ажил нь бол Улсын ерхий прокурорын 2022 оны А48 дугаар тушаалаар батлагдсан прокурорын байгууллагад оюутан дадлагжих журмаар зохицуулагддаг байгаа. За прокурорын байгууллагад оюутан дадлагжуулах ажлын хүрээнд 2023-24 онуудад нийт 24 ихтэй сургуулиудаас ирүүлсэн оюутан дадлагжих тухай хүсэлтийн дагуу 800 гаруй оюутнуудыг аймаг, нийслэлийн дүүргийн, тээврийн прокурорын газруудад хуваарлж дадлагжуулсан байна. Тус хүрээлэнгийн прокурорын байгууллагад дадлаг хийсэн оюутны дадлагын тайлан хамгаалалтын комиссийн бүрэлдэхүүнд орж үнэлэлт дүгнэлт өгч ажилладаг. Мөн дадлагаа сайн хийсэн прокурорын байгууллагын хүний нөөцөд тавигдах шаардлагыг хангаж буй оюутан залуусыг байгууллагын хүний нөөцөд бүртгэх талаар саналыг Улсын ерхий прокурорын газрын хэрэг хэрэглэх газарт хүргүүлэн ажилладаг байна. Мөн жил бүр ихтэй сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний уралдаан зохион байгуулж шилдэг илтгэлүүдийг хилцүүлэн илтгэлд дурддагцсан шин санаа зөвлөмжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна.